全てを地獄の豪華で焼いてくれよ。За тэгэхээр hi guys. За өнөөдөр бас Jungle Roar дээр тоглосон. За тэгээд яагаад танзаагаар тоглосон гэхээр энэ season 41 дээр buff авсан гэдэг. Тэгээ buff авсан болохоор туршиж үзээд тоглосон байгаа. За тэгээ юун төлөө epic гэлээтэй мэдээж Rom Leslie бол орж ирнэ. За тэгээд Chon ирж мэлээ надад цадаа болсон. За тэгээ мэдээж save бол buff авчаад хурж иж Guinevere-ийн дарамтлаж Flicker-ийн дарамтлаад. За тэгээд 4 левелтэй өрчөө мэдээж Guinevere нь Flicker гоо болохоор Guinevere л оног байсан сан хурж ирэв. За тэгээд сан хурж ирсэн ч яах вэ? Ханзогийн ид шийдэн одоо тэгэл сүүтрийн үлдээч явцдаг болохоор тэгэл Guinevere-ийн халаа найж байгаа юм да. За тэгээд байцаагаас авчаад дээшлээ жижиг краб удаа авах гэдгийгсэн. Дээр дахиад манай Бэйнийг бол дарамтлаад за тэнгуут нь Guinevere мэдээж Flicker нь ингэж хурдан уншна гэж байхгүй. Дахиад шийтгэждэг байгаа. За санам давраад хүчлээд Tower-ын голдыг бол лүүтлээд байсан. За тэнгуут саныг нь хөөж явуулсан. За ер нь тэгээд энэ матч дээр айгүй хэцүү матч болсон. Яагаад гэвэл манай ингээд байгаа херонууд пикийг хартаа Vixana, Bane, Leslie, Melissa, тэгээ Hanzo ямар нэгэн танкч байх. Танка болихэд ядаж спортч байхгүй болохоор энэ айгүй хэцүү байж байсан. За энэ дээр бол хурж ирээд ингээд санийхаа баффин булаа. Тэгээ баффин булаачаад хэнийгч юу ч болов юм шиг гараа явчихдаг. За энэ бол Hanzoгийн ид шийд байгаа. Яа тэгээд мэлээ эвгүй байдалд ороод зуухцсан. За Leslie-г хамгаалч игээд орсон боловч аварч чадаагүй. За эн чи Tower дотор нь Melissa-г нь унган. Melissa-г солиорч ин X яаш. X-яг нь унган. За ингээд Gold-то давууг нь өгчөөд. За тэгээд Gold-то давууг нь өгчөөд түртэл орё гэсэн боловч манайхан нэгэн ч ирэхгүй, ирлээч ямар ч нэмэргүй яранууд байгаа болохоор одоо ингээд түртэл өхөөсөөр аргагүй болж байгаа. За тэгээд Chon ирсэн өөрийгөө андуураа жоохон давраад байсан болохоор Chon-ыг шийтгэн. За тэгээд үлдчихээ эргэж орж ирж бас том андуурнаа энэ. За тэгээд одоо ийм хэцүү матч дээр чинь голдоо хөгжүүлж явж ил эртхэн дуусах талаар юм бодвол голд дээр мэлээ юм ийж гангл. За тэгсэн мэдийн вар дээр Chon-ыг бас нэлээд андуурдаг хүүхэд байлээ. Яа ийм байдалд юм тэгээд. За ер нь тэгээ хожигдсан доо гэж бодсон. Гэхдээ мэдээж юугээл хожигдохын төлөө тоглох уу? Хожихын төлөө тоглоно. За тийм болохоор ширхэж мэлээ үдсэн. Мэдээж дөрмийн дагуу өөрөө сейф байх хэрэгтэй. За тэгээл энэ тийм баф цуглуулаад хуваараа өөрийгөө бодвол хөгжөөд яваад байгаа. Одоо тэгэл нэг өгчих юм бол айлынхан бол нэлээ их гол даун. Яа тэгэхээр би shutdown болгонгод айлынхан доор хаяж 200-аас 300 голд бол аавна. Тийм болохоор хүчгүй хүн үлдээ дараад ер нь Hanzo-гийн хейчийг хийгээл яваад ах үүрэгтэй байгаа. Жан дээр Бэний амдруулч хийсэн амдруулж чадаагүй. Тэгэхээр тэгэл чаддгаараа айлынхаа XR ороод явчихна. Тэгэл байж исэн манайхан айлын санам за triple kill гэх. Энэ ч бол байж бол хамгийн муу мэдээ. За тэгээ манайхан өгсөн ч ялаа байсан ч ялаа. Энд нэг ялгаагүй л дээ. Одоо гол нь өөрийгөө бодоод сейв тоглох хэрэгтэй. Энэ бол миний үүрэг байгаа. Одоо тод шиг дээр Бэнийг харж байна уу? Яа яг юу ч хийгээд байгаа мэдэхгүй. Тэгэл айлын сул амт херонууд руу бол тэгэл ороод явчихна. За энэ Hanzo-гийн баф авсан гэвэл юу нь бол үлд нь айгүй хурдан уншдаг болцоо лээ. Тийм болохоор үлдээ дараал гүгээд байна. За тэр Guinevere-ийг харж байна уу? Яа миний сүүтрийг хүлээгээл намайг очинд гэж бодсох. За тэгсэн чи бүр андуурж байна. Ваа яа. Хоёр Flicker-ийг комбо хийх гэж бод. Маш том эндүүрнэ. За тэгээд
Валентинагийн эрлийг юм бодглохлоор маш шүү банд минь гээл. Валентинаг омгал. Яа тэгэл ийш тийшээ яваал. Ганцаараа соло хийлгээл яваад байгаа. Зя тэгсэн айлын гүнвэр одоо чамаас хариугаа унаа. Түн фейлц одоо фейлдэхгүй гэж хөөгөөд. Би тэнэгтүүлээд уйлаа намайг доор очиод хүлээцэн. За тэгэнгүүт нь зөөрж гарч ичээд чи тийм байдаг юм уу банд минь гэдэг. Гүнвэрийг шийтгцэн. За тэгээ айл X-ээ бол нэлээ мундаг тоглолт юм билээ. Ер нь бол харагдах. Тэгээ хажууд манай PT ч хийжтэй. PT юм таа. Театр харж байна. Чами скиллийг бол доодлох мэдлгүй яах вэ залуу. Стил гүнвэрлэг орч гүнвэр яална. Ханзаагийн гол үйлдэл нь л энэ шүү дээ. Яа тэгээд айлын корыг нь онгоцсон болохоор лордо сейф авчихна. Олоолаа нэг бүүсэлж аваад. За тэг хэдий би алаад байгаа боловч манайхаа алуулгаад байгаа болохоор ер нь айгүй хожиход бол маш хэцүү байсан. Яа тэгээд эднэр чинь чоолог энэ гүнвэрлэг нь ер нь бол би нэг хөл алдахад л унаад өгнө. Яг бол би чинь танк амтай ярих биш. Яа ингэ саны имортлыг нь оногч. Энэ манайхны дайныг харж байна. Ийм л тугчргүй танигтай. За тэгээд би ч ороод Мелисаг нь авчий гэсэн чи өөдөөс биэнд дараа зодчих. За ийхүү ингээ do or die гэдэг үүргийг хүлээгээд аваад үлдчихэж байгаа. За тэгээд энэ чи жоохон танигтэд орцсон юм аа. Тэгсэн тэгээд үлдэхгүй болоод ядж байгаа дайлын миньонууд нааш орж ирж ирсэн. За энэ дээр маш их яс хавталцсан байгаа. Би яахаа мэдэхгүй яг яах вэ? Замтач ретрийг уншихаар тэр ганц байгаа миньоныг дараад авчий гэдэг хүлээсэн. За тэгээ тэрийгээ дарах гэж байгаа энэ фейлтэй. За Аз зоож тэр миньоноо унж өгөөд. За тэгээ тэгсний дараахаар манай мундгууд гарч ирнэ. Яа, манай мундгууд бол мундгуудаа хий. Энэгөө хэдэн ч гэсэн дуусгах гэж маш их чичрээд ингээд бүгдээрээ шангаа хөртнө. За одоо Мелиса дэш явж байгаа болохоор саныг нь хоёрыг нь цааш нь даашлуулж ингээд хүн рүүгээ түлхэж өгөөд. За энэ хүн ингээд саныг авчиж байгаа. Яа инхүү түрүүний авсан лордны хаачгаа яагаар ингээд лордоо дагаад манайхаж дайрч ороод хүчлээ дуусгачнаа. За тэгээ пик дээр алуулсан майж Ром Лесли гэх мэтийн үлгэрийн баатруудтай ингээд яаж хийж болж ирээд хоцсон байт юм аа гайс. За тэгээ дараа дараагийн хамтлагаараа уулзцгаая. Баяр та.